Тунгалаг. Хүмүүсийн хийгээгүй зүйлийг хийхийг зорддог. Village House гэх өрмөц нэртэй энэ газар хүний ахуйн хэрэгцээнд тулгуурласан бүхэл зүйлийг хийдэг. Гэхдээ зөвхөн цэвэр модоор уралдаг, байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан энэхүү газрын бүтээгдэхүүнд хүүхдүүд илүү дуртай байх аж. Ингээд бид баялаг бүтээгч булангийнхаа зочноор тус үйлдвэрлэлийг эрхэлдэг Тунгалагийг урьлаа. Анх модын эдлэл хийх санаа танд хэрхэн төрсөн бэ? Хизэнээс хийж эхэлсэн бэ? Анх модын эдлэл хийх санаа 2-3 жилийн өмнө төрж байсан. Тэгээ судлаад суралцаж явсаар өнгөрсөн 3 сараас хийж эхэлсэн. Би өөрөө мужааны чиглэлийн мэрэгжлийн хүн биш ч гэсэн эрх зүйч мэрэгчлээ хүн. Эмэгтэй хүн чинь тэгээд нөгөө их болоод ирэхээр ээж болоод ирэхээр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй орчны талаар анхаарч эхэлдэг юм байна. Тэгээ өөрийн гараар хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь хор нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг хүсээд хийж эхэлсэн. За бүтээгдэхүүн бүр өөрийн онцлогтой. Тэгвэл танаа бүтээгдэхүүнийг ялгарах онцлог нь юу юм бэ? Цэвэр 100% модоор хийдэг. Тэгээд ямар нэгэн хор нөлөөгүй экологийн бүтээгдэхүүн. Тэгээ мөн усан суурьтай будгаар модон эдлээ буддаг. Энэ будаг нь усаар найрагддаг, гар хөлөнд хүрлээ гэхэд усаар угаахад л арилдаг жишээ нэ. Дээрэс нь ямар ч үнэргүй усан суурьтай будагны гол онцлог нь нөгөө модны хүрээ, хээх барыг яг байгаа чигээр нь гаргаж өгдөг юм л та. Эмэгтэй хүн модоор бүтээгдэхүүн хийж байна гэхээр их өрмөц санагдаж байна л да. Багаасаа иймэрхүү зүйлийг сонирхдаг байсан уу? Тэг ер нь сонирхдаг байсан. Багаасаа л оёх, хайчлах, урлагаас илүүгээр хадах, зорох, сэллэх зүйлүүдэд ирлээ дуртай байсан. Захиалсан бүтээгдэхүүнийг хэд хоногийн дотор хийдэг вэ? Бүтээгдэхүүний овор хэмжээ, нарийн хийцээс л шалтгаална л та. Бүтээгдэхүүн бүрийн хийх хугацаа өөр байдаг. Хэрвээ ажиллагаат багтай, мөн ажлын ачаал бага байвал тэр чинээгээр хурдан бэлэн болно гэсэн үг. Одоо үед ихэнх хүмүүс экологийн хүний биед ямар нэгэн нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг бол зорддог болсон байна. Хүүхдүүдийнхээ тоглож байгаа тоглоомыг хүртэл тийм байгаасаа гэж хүсдэг болсон байна. Тиймээс захиалгын ихэнх нь цэцэрлэгийн байгууллага эсвэл эцэг эхчүүдийн захиалсан хүүхдүүдийн тоглоомын булан, тавиур, модон тоглоом ихэнхдээ хийж байгаа. Таны уралдаг бүтээгдэхүүний ихэнхийг манайхан гаднаас оруулж ирдэг. Энэ нь ийм төрлийн дотоодын бүтээгдэхүүн чанаргүй, хэврэг, өнгө үзмж муутай гэж боддогтой холбоотой байх. Тэгвэл таныг анх бизнесээ эхэлж байх үед хүмүүс хэрхэн хүлээн авч байсан бэ? Анх намайг бизнесээ эхэлж байгаад хүмүүс хэрэггүй нөгөө ашиг олохгүй, цаг зав, мөнгөний гар зих гэж хэлдэг байсан л та. Яг хийгээд эхэлсэн чинь дэмжих хүмүүс маш олон байсан. Ямар бүтээгдэхүүн хөвчлэн хийдэг вэ? Модоор хийж болох бүхэл бүтээгдэхүүнийг хийн. Жижиг гэр ахуйн тавилга, гоо сахны тавираас эхлээд үзэг балны сав, жижиг тоглоомнуудыг ч гэсэн хийдэг. Гэхдээ том гэрийн тавилгуудыг бол хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл одоогийн байдлаар Монголд модны чиглэлээр үйлдвэрлэх эрхэлдэг 100 гаруй байгууллага байдаг. Одоогоор танаа байгууллага арай ашиглалтанд ороогүй байгаа юм байна. Дэлгүүрээр бүтээгдэхүүнээ зардаггүй. Ер нь том дэлгүүрүүдэд тавьж үзсэн л дээ. Гэхдээ дэлгүүр тавихад нөгөө ашигаас илүү хувь нь өндөр байдаг. Бид дотооддоо үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс арай хямд үнээр борлуулахыг эрмэлздэгч дэлгүүр тавихад нөгөө тодорхой хэмжээгээр ашигаасаа хувь өгөх хэрэг гардаг. Тиймээс ашиг олохын тулд өнөө өсгөх хэрэгтэй болдог. Тэгэхээр мэдээж хүмүүсийн худалдаа авалт бол буурдаг. Модон бүтээгдэхүүний эдэлгээ хэр удаан байдаг юм бэ? Мод бол хамгийн эдэлгээ удаан материалын тоонд ордог. Дээрээс нь хуучрах тусмаа илүү өнгө ордог. Миний нэг танилд өвгийнх нь хийсэн модон сандал байдیں۔ Тэр сандал нь маш олон жил болсон ч одоо хүртэл анх ямар байсан тэр хэвээрэл байгаа. Тэгээд олон жил болсон болохоор тэр юм уу их дурсамж агуулсан гэж ярьдیں۔ Бидний өдөр тутмын хэрэгэлдэг хуванцар сандал хураад лалга болдог бол модон сандал бол 40-50 жил болсон ч байж л байдаг. Нэг үе бодвол манай улс дотоодын үйлдвэрлэлээ их дэмждэг болсон. Төр засгаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж тусалцаа олгодог болсон. Үндэсний үйлдвэрлэгч болоод бизнесээ жоохон өргөжүүлээгээд усаас өгдөг дэмжлэг тусалцаа хүсгээр дөнгөж бизнес эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг нэг их олддгүй юм билээ. Тэрийг хөөцөлдөж нэлээд цаг хугацаа алдсан. Бас нөгөө мужааны цех өөр газар байдаг. Энд чинь өөрөө орон сууцны доор болохоор хамаагүй дуу чимээ бас гаргаж болохгүй. Дээрэс нь модны үртээс их гардаг учраас хоёр өөр газар байрлах хэрэгтэй болдог. Тэр чинээгээрээ түрээсийн мөнгө чих гардаг. Гэхдээ үүн дээр нь бол харамсдаггүй л дээ. Учир нь Монголд ганц ч ихсэн шинэлэг зүйл хийж байгаа гэдгээр бол бахархдаг. Таны цаашдын зорилго юу вэ? Бидний хийж байгаа гэр ахуйн бараг 100% гаднаас оруулж ирдэг. Харин би тэрний талыг нь чултгаа хангах зорилготой л байна. Ер нь манай улс сүүлийн жилүүдэд
үндэснээ үйлдвэрлэлээ дэмждэг болсон байна лээ. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд хямд зардлаар үзэмжтэй чамиг хийсэн байдаг ч дотоодынхаа бүтээгдэхүүнийг авах сонирхол ихтэй болсон байна. Жишээлбэл манай нэг хайрцаг арай үнэтэй, харин гаднаас оруулж ирсэн хайрцаг чамин үзэмжтэй хэрнээ арай хямд байвал Монголынхон бүтээгдэхүүнийг авч байсан тохиолдол бий. Учир нь урдаас хямдаар оруулж ирсэн бүтээгдэхүүний хувьд хатуу гадархтай. Газар ганц унгахад л хагарахгүй юм а гэхэд наазах нь цуурсан байдаг. Тэгээд дахиж хэрэглэгдэх боломжгүй болсон гэдгийг хүмүүс угаасаа мэддэг болсон байна лээ. Ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За та бүхэнд ч ихсэн амжилт хүсье.